Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Алсын араа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого баримт бичигт олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх, банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах найдвартай байдал хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Банкны салбарын нийт активын хөрөнгө хэмжээ 2025 оны 2 дугаар сарын байдлаар 67 их найд төгрөг хүрч 2011 онтой харьцуулахад 7 дахин өссөн байна. Банкны системийн чанаргүй зөөлөд төвшинг харгалзан санхүүгийн доктортой байдлаа хадгалах зорилтоор эрх зүйн шинжилт зайлшгүй хийх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд зээлийн мэдээлэл санд иргэд аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа бөгөөд зээлийн мэдээлэл санд 1.6 сая иргэн 17 мянган аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийг өгдөл хадгалж байна. Энэхүү их өгдлийг үр ашигтай ашиглах, зээлгчийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжийг одоогийн үйлчлэл буй хуулиар бүрэн зохицуулаагүй байна. Санхүүгийн үйлчлэгийн хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлгч хүртгээс гадна санхүүгийн сахилах баттай иргэд аж ахуйн нэгжүүд урамшуулдаг нөхцөлийг бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл санхүүгийн сахилах баттай иргэд аж ахуйн нэгжүүдийн зээлжих чадварыг барьцаанд тулгуурлаж биш, их өгдөл дэвшид технологи ашиглан тогтоож уян хат нөхцөлтөө зээлгчийн оноонд суурилсан санхүүгийн үйлчлэгийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Зээлийн мэдээлэл тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын хурлд өргөн барьсан. Хуулийн төслөөр зээлгчийн зээлжих чадварыг тогтоох нэгдсэн онооны аргачлал, журам батгай шин зохицуул тусгach зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд 6 жилээр тусах зохицуултыг 6 урт жилээр өөрчилсөн. Олон улсын сайн жишгийг дотоодоо нэвтрүүлэх зорилгоор зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлсэн үр дүнд нь дараах санхүү эдийн засгийн таатай нөхцлүүдийг бүрдүүлнэ. Нэгд, банк санхүүгийн салбарын үйлчлэгийн хүртээмж салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Зээлийн хүү буруу суур нөхцөл байдал үүснэ. Зээлдэгчийн хар жагсаалт гэх санхүүгийн яллыг харилцана. Зээлийн үүргийг гүйцэтгэх барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан уян хат нөхцөлтөө санхүүгийн үйлчлэгийг нэвтрүүлнэ. Барьцаа хөрөнгийн шаардлага буурах нөхцөлийг бий болгоно. Банк санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн санхүүгийн доктортой байдалд эерэг нөлөөлөл авчирна. Өөрөөр хэлбэл, иргэд аж ахуйн нэгжүүдэд банк санхүүгийн салбараас хүртэх өгөөж нэмэгдснээр бодит эдийн засгтаа тэтгэх суур нөхцөлийг бүрдүүлнэ гэж ойлгож байна. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент цэг эмэн цахим маягт байршуулсан бөгөөд одон нийтээс тусгаалan санал ирээгүй байгаа. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Иргэн аж ахуйн нэгжүүдэд банк, санхүүгийн байгууллага, бусдаас авсан зээлийн мэдээллийн бааз сүлжээг сайжруулах, зээлжих чадвар зэрэгэл тогтоох нэгдсэн аргачлал бий болох, зээлгчийн мэдээллийн сан тусгах хугацааг уян хатан тогтоох, зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бөгөөд болон дагалдах улсын хурлын тогтоолын төслийг хэлцэж шийдвэрлэж өгсөе. Анхаарал тавьсныг баярлалаа.